here's the flow with the stars of the popular daytime soap Days of Our Lives. За телевизээр нэвтрүүлэг авч байна те баярын нэвтрүүлэг. And here's the float with the stars of the popular daytime soap Days of Our Lives. За here's the float. Float гэдэг нь хөвгч завь байдрыг хэлдэг. За тэгэхээр тэр завин дээр явж байгаа хүмүүс нь болохоор тэр завтай хүмүүс нь болохоор with the stars of star гэдэг нь одуудыг хэлж байгаа. Of the popular гэдэг нь алдартай. Daytime soap гэдэг нь өдрийн цагаар гардаг олон ангид кино. Soap opera гэж нэрлэдэг шүү дээ, олон ангид киног. Тэр өдрийн цагаар гардаг олон ангид кино. Days of Our Lives. Бидний амьдралын өдрүүд гэдэг нэртэй олон ангид киноны одууд энэ завин дээр явж байна. Oh my God! Aren't you one of the stars of popular daytime soap Days of Our Lives? Yeah! Oh my God! Joey тэнд байх ёстойсэн байна те. Aren't you one of the stars of the popular daytime soap Days of Our Lives? Aren't you? You are гэдгийг нөгөө тал руу харуулсан. Буруу харуулсан байна те. Тэгэхээр асах өгүүлбэр болж байна гэсэн. Чи тэдний нэг one of them. One of the stars. Тэр одуудынх нь нэг гэсэн. Өдрийн цагийн popular daytime soap те. Өдрийн цагийн алдартай олон ангид кино. Бидний амьдралын өдрүүд киноны нэг стар нь биш юм уу? Нэг од нь биш юм уу гэж асууж байна. Yeah. Тибэ огн мөө. I forgot I'm supposed to be there. I forgot. I'm supposed to be there. Forgot мартах. Forget гэдгийн өнгөрсөн цаг нь forgot. I'm supposed to be there. Би тэнд байх ёстой байсан. Suppose тэгэх ёстой байсан, ингэх ёстой байсан. Би тэнд байх ёстой байсан нь мартсан байж дээ. I can't believe I forgot. I usually write stuff like this down on my arm. I can't believe I forgot. Би марцсандаа итгэж чадахгүй байна те. Марцсан гэдэгтээ итгэж чадахгүй байна. I usually write stuff like this down on my arms. Иймэрхүү зүйлийг те usually write. Би ерөнхийдөө те дандаа ихэвчлэн бичдэг гэж нь write те. Stuff like this. Энэ шиг юм чухал зүйлсийг те зүйлс stuff. Down on my arms. За гарн дээр биччихдэг байсан бахна шүү те. Иймэрхүү зүйлсийг уулна гарн дээр биччихдэм да. Stupid long sleeves. Тэгсэн чинь гарыг ханцоогийн сөхөд харуулсан чи гарн дээр бичсэн байгаа хгүй юу гэн. Stupid long sleeves. За sleeve гэдэг нь ханцуу хэлдэг. Long sleeve гэвэл урт ханцуу. Энэ хувцсны хэллэгэн дээр орж ирдэг хэллэгүүд шүү. Тэнийг урт ханцуу гэж stupid гэдэг нэг гэсэн үг тийм. What are you gonna do? I guess I'm gonna have to come up with a really good reason why I wasn't there. What are you gonna do? За чи одоо юу их чинь яах чинь те? Одоо яана? I guess I'm gonna have to come up with a really good reason. За reason гэдэг нь шалтгаан. Really good reason гэвэл маш одоо те сайн шалтгаан. Have to come up гэдэг нь болохоор бодож олох, шинээр гаргаж ирэх гэдэг утгаар хэлж байгаа. I guess одоо би таамаглаж байна те. Тэгэхээр нэлээд л том шалтгаан олж хэлэх хэрэгтэй болгоно дээ гэж. The producers are going to be so mad at me. They sat us all down yesterday and said everyone has to be there 6 a.m. sharp. That means you, Tribbiani. Producers are gonna be so mad at me. За mad at me гэдэг нь болохоор mad гэдэг нь ер нь галзуурах, уурлах гэсэн утгатай үг. Тэгэхээр mad at me гэвэл над руу уурландаа гэдэг утгаар хэлж байна. Producers олон тоогоо учраас are gonna be going to be-ийн товчлол ирээдүйд цагийн тухай ярьж байна те. Ирээдүйд одоо надад маш их уурландаа л гэж. They sat us all down yesterday and said. За sat гэдэг нь болохоор sit гэдгийн өнгөрсөн цаг. Set us all down гэдэг нь бүгдээрингийн суулгаж агаад гэсэн утгаар хэлж байгаа. Тэгэхээр продюсерүүд нь бүх хүмүүсээ цуглуулаад суулгаад yesterday өчигдөр and said тэгээд хэлсэн байна те бүгдээр нь everyone has to be there 6 a.m. sharp. За цагийн араас sharp гэдэг нь ер нь бол ийм хурц үзүүрийг хэлдэг. Гэхдээ цагийн араас орж ирэх юм бол яг 6:00-т шүү гэдэг санаа. 6 a.m.
Өглөөний 6:00-д яг 6:00 биш те яг sharp ингэж утгаар хэлдэг. Тэгэхээр бүгд өглөө 6 цаг цуглаа шүү гэсэн байна. That means you Tribbiani. Энэ нь чамд хандаж хэлж байгаа шүү. Ялангуяа чи Tribbiani гэж үг нь хэлсэн байх нь тий. Ирээрээ гэдэг. Like I was some kind of idiot. Тэгснэ араас нь like I was some kind of idiot. Тэ? Энэ тэнэг хүнтэй харьцаж байгаа юм шиг надад that means you Tribbiani гэдэгсэн штэ гэдэг утгаар хэлж байгаа байхгүй юу? Тэр намайг тэнэг гэж бодсон юм баг та. Well, you proved them wrong. Тэгсэн чинь Chandler, well, you proved them wrong. Prove гэдэг нь натлах гэсэн үг. Proved гэх юм бол өнгөрсөн цаг дээр буюу наталсан. Well, за wrong гэдэг нь буруу гэсэн үг. Them тэднийг тий. Тэгэхээр тэдний буруу гэдгийг чи тэгвэл баталсан байна да тий. Ер нь бол жоох яжил хэлж байгаа тий. Тэгсэн чинь өөдөөс нь yeah тийм ээ гэж чинь тий. Яагаад ч тэдний буруу биш байсан байхгүй юу? Үнэхээр Joey өөрөө тэнэгтэд л очиаг үнэн биз дээ тий.